Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн баталсан Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах 2013-аас 2016 оны хөтөлбөрийн хүрээнд айл өрхүүдэд хогны ногоонууд тараах болсон. Өнгөрсөн жил 3 тэрбум, энэ жил 4.5 тэрбум төгрөгийг хогны ногоонууд нь зарцуулахаар төсөвлөсөн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарлаа. Тиймээс хогны утыг үргэлжлүүлэн тарах хэсэг асуудлаар иргэдийн дунд санал асуулгыг зохион байгуулсан. Дээрх санал асуулгаар иргэд ногоон утыг тараах нь үр дүнгүй зардал болж байна гэсэн санал хамгаалсан хэдий ч хогны утыг тараасаар байгаамаа. Харин өнөөдөр нийслэлийн засаг даргын тамийн газрын гадаад залуусын төлөөлөл жагсаж хогны утыг тараахыг эсэргүүцлээ. Хогны утанд хүүхдийн сургууль цэцэрлэг барих хэмжээний мөнгө зарлагдаж байна. Үүнийг иргэд эсэргүүцээр байхад үйл тоон тараасаар байгаа нь цаанаа ашиг сонирхлын зөрчилтөө гэдгийг хэлж байгаамаа. Хогны ут өөрөө хог болж байна. Хог хийж байгаа энэ мөнгө маань өөрөө асар олон Улаанбаатар хотод тулгамдсан байгаа асуудлуудыг шийдэх боломжтой юм аа. Тэгэхээр зөвхөн энэ хогны уутыг хог болгож байгаа энэ зүйлийг болооч 5.7 тэрбум төгрөгөөр хогны уут үйлдвэрлээд яг л хогийн цэг дээр очиод хог болж. Зүүн юу вэ гэхээр хог үйлдвэрлэх, хог боловсруулах үйлдвэр барих хэрэгтэй. Хог боловсруулах үйлдвэрээ барьсныхаа дараагаар тэр үйлдвэр маань хогны утаа үйлдвэрлэх хэрэгтэй. Хогныхоо савыг үйлдвэрлэх хэрэгтэй. За шилний хог нь одоо шил боловсруулах үйлдвэрлэлөө явах хэрэгтэй. Ахуйн чанартай хог нь одоо хогныхоо тэр үйлдвэр рүү явах хэрэгтэй. За хүнсний одоо хогнууд нь хүнсний бордоо болдог тэр үйлдвэр рүүгээ явах хэрэгтэй. Ингэж хог өөрөө эдийн засгийн эргэлтэнд орж иж энэ зөв одоо чиг зам руугаа явах хэрэгтэй. Хогны ногоонууд тараагдаж гиснээсээ хойш шүүмжлэл эсэргүүцэлтэй тулгарсан хэвээр байна. Багтаамж багтай айл болгонд хүрч тараагдахгүй үр ашиггүй зардал болж байна гэх шүүмжлэлийг хүрцээр байгаа юм. Нийслэлийн төсвийн ихэнх хувийг хогтой тэмцэх ажилд зарцуулж байгаа гэдгийг албаныхан хэлж байгаа. Гэсэн хэдий ч нийслэл хотын хог мэдэгдэхүйц хэмжээнд багасахгүй л байгаамаа.